За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр бид мэйл явуулах. Yahoo Messenger-ээс мэйл явуулах. Yahoo аягаас мэйл явуулах талаар үзнэ. Yahoo.com гэж хараад мэйл гэж хараад за энд өөрийн хаягаа оруулж өгөөд пассворд оруулж өгөөд sign in гэнэ. Ос бичих гэсэн. За төв гэж за энэ хүн хэдэн ч мэйл хоёроо явуулж болно. За subject дээр мэйлийн гавчиг байрлаа гэсэн үг. За энэ хэсэгт манай үндсэн агуулга. За файл дагалдуулж явуулна гэвэл attach гэж энийг дарахаар явуулах файлаа сонгоно гэсэн үг. За 2 3 хэдэн ч юм явуулж болно. Attach-аар 25 мегабайтаас ихтэй файл явуулж болохгүй. Хэрвээ явуулъя гэвэл та Dropbox ашиглана гэж байна. За холбогдсон эндээс файлаа сонгож өгнө гэсэн. Файлаа сонгоод өгнө. За ороод ирэнгүүт нь сонгоод choose гэх. За send мэйл хэлгэн. За явуулсан мэйл мэд send дотор хэлгэмж явууллаа. Хаашаа явуулсан? Онсор өдөртэйгээ байна гэсэн. За өнөөдрийн хичээлийн сэдв Yahoo хаягаас мэйл хэрхэн явуулах вэ гэсэн байсан. Анхаарал тавьсан явдлыг баярлалаа.